giving and sharing одоо яаж хийх вэ? Ерөнхийдөө айгүй ерөнхий асуулт тэгээд би өөрөө нэг наривчилж байгаа шүү заа. Хаасан хүн чам цагаа өгж байгаа юм бол шүү дээ. Үнцэнгүй. Тийм учраас нэг юмараа чи өгөх юмтай байх ёстой. Чиний цаг хайран байх ёстой. Чиний чадвар, чиний олсон юм хомс байх ёстой. Тэгжиж тэрийг хүнд өгөх юм бол нөгөө хүн чинь ингээ үнц нь мэдэрдэг байхгүй. Одоо жишээлбэл чи өөрөө амьдралаа ерөөсөө би болгоогүй англи хэлгүй хүнд өөрөө англи хэлээ сураагүй тэгснэ ингээ нэг хүн дээр очиод за англи хэл сурсан зүгээр шүү гэж зөвлөгөө өгнө штэ. Ямар ч үнцэнгүй зөвлөгөө заяа. Тийм учраас ихэвч хүмүүс зөвлөгөө юм өгөх ирэхгүй өгсөн ч нөгөө хүн хүлээж авахгүй. Бараг цаад болдог. За тийм учраас эхлээд биш тэ өөрийнхөө үнцнээ маш өндөр одоо хөгжүүлэх хэрэгтэй. Супер өндөр одоо профессор докторны төвшин би ерөөсөө ярихгүй чиний хүрээл дотор байж тэ ямар нэг байдлаар нэг юм овоолцсон байх хэрэгтэй. Бусдаасаа жоохон илүү юм цуглуулсан байх хэрэгтэй. Тэгээд хүмүүс нь тэрийг харна, анзаарна. Хугацаа эрэхтэй мэдээж. Гэхдээ хизээ нэг цагт байж тэ. За жишээлбэл би одоо өнгөрсөн 12 сарын хугацаанд маш их жимд явчаад маш бүтээмжтэй ажиллаад байгаа. Тайм менежмент дээр ерөөхдөө маш сайн өөрийгөө хөгжүүлж чадсан. Одоо биш тэ хүн надаас асуух юм бол эдрээ чи энэ цаг маг менежмент жим юм ажиллаа яаж зохицуулах юм бэ гэх юм бол асуухад би ерөөхдөө хариулахад одоо бэлэн байгаа. Тэгээд нөгөө хүн чинь биш намайг харчаад энэ замыг аль хэдийн хол явцсан болохоор энэ жигнэсээ оновчтой зүйл юм байна гэдээ ойлгоод хүлээж аав. За хоёрдугаар ерөөхдөө ихэвч айгүй олон хүмүүс зөвлөгөө өгөөд байдгийн. Нөгөө хүн чинь баг зөвлөгөө сонсомооргүй байгаа. Тийм учраас маш зөв хүнээ ямар хүн зөвлөгөө өгж байна, хизээ зөвлөгөө өгж байна маш сайн ойлгох хэрэгтэй. Хаяа хүмүүс цагаа өгнө, туслах гэж оролдоно хайрын цаг байдаг байхгүй юу? Ерөнхийдөө айгүй цөөхөн хүмүүс яг жинхэнэ туслалцаа сонсомоор байдаг. Яг жинхэнэ туслалцаа авмаар байдаг. Ихэвч хүмүүс нь зүгээр өөрийнхөө хийж байгаа юмыгаа зүгээр давтаад чи зүг байна, чи зөв юм хийж байна, зүгээр өөрийнхөө positive team feeling мэдрэмж авах хүсдэг тий айгүй сонир. Тийм учраас хаяа ерөөхдөө зүгээр өөрийнхөө тоогоод өөрийнхөө хөгжүүлээд тэгээд урагшаа алхаад өргөн зам тавиад тэгээд яг жигнэсээ тэр өргөн замыг та яаж тавьсан бэ? Чи яаж тавьсан бэ? Энэ замаараа одоо би яг өөрөө эхний 5 6 алхамаа хийцэн байна. Энийг яаж туулах вэ гэсэн яг зөв хүн хүрээд ирэх юм бол тухайн одоо өгчөөрөө зүгээр ингээд яг ингээд нөгөө бурхан шиг ингээд хүмүүстэй ингээд сайн юм хийя гэсэн одоо би одоо яг айгу амиа хичээсэн сонсогдож магадгүй айгу хайрын цаг. Тэгснэ чи өөрөө урагшаа алхсан зүгээр тэгээд урагшаа хүчтэй зогсолтгүй алхаж гинэ гэх юм бол бусдуудаа ерөнхийдөө нэг малаалын мэдрэмж өгөөд тэгээд нэг өргөн зам тавьчаад одоо том сүүдэр тавина гэх юм бол хүмүүс угаасаа дагаад явцдаг. Тэгээд төрүүлээд алхаж байгаа хүн ямар нэгэн байдлаар капитал мэдлэг нэг хөрөнгө цуглуулдаг байхгүй одоо experience гэж нэрлэж болно. Тэгэл ерөнхийдөө дараа нь ингээд хол явцсан болохоор хүмүүс угаасаа ирээд юм асуудаг. Тэгээ энэ дээр ерөнхийдөө орчин үед нөө social media тэрнэр аяга тус болдог одоо Instagram-аар хийж байгаа өргөлж нөгөө post story хийгээд би энэ тийшээ алхаж ийн шүү гэх юм бол дагч нь угаасаа дагдаг. Тэгээ дараа нөгөө сонсъё гэсэн хүмүүс нь ирдэг. Тэгээ тухайн үед бити одоо энэ миний одоо эн чинь оюуны өмч ингээд би ингээд нууцаа ингээд хүнтэй хуваалцахгүй гэх юм уу да баг миний болохоор баг нууц гэсэн юм баг дэлхийд байхгүй тий. Тэгээд миний амьдрал яаж уралж байна гэх юм бол одоо Twitter дээр жишээлбэл Америкийн айгүй мундаг хүмүүсийг би дагдаг. Тэгээд би тэднийг яаж хүндэлдэг юм бэ гэх юм бол тэд нэг бүх юм ил тавиад маш оновчтой ингэж замаа туулсан шүү гэдээ ерөөхдөө хуваалцдаг. Яа. Тэгээд би ингээд дөөрөхөд одоо маш амархан болдог. Тэгээд номнууд ч гэсэн амар инээдтэй $20-оор байна шүү дээ. Нэг хүний бүтэн амьдралын ингээд сурсан юмыг ингээд сурах боломжтой. Тэр бол бас айгүй том sharing гэж бодож байгаа. Тийм учраас та ямар нэгэн байдлаар онцгойн experience-тэй, онцгойн чадвартай байгаа юм бол тэр хамгийн сайн яаж өгөх юм бэ гэх юм бол тэр бичээд тавьчаарай. Тэр нэг guide бичээд тэгэл яг уу тэгэл нэг жижиг ном бичээд хүмүүстэй зарчихгүй дөө. Тэг бас амиа хийчихсэн юм биш байхгүй. Чиний амьдралын одоо өнгөрсөн 10 жилийн дотор маш их цаг зарцуулаад тэгээ маш их ингээд хөрөнгө зарцуулаад маш их бүтлгүүтэд хол явсан замыг биш те 30,000 төгрөгөөр ингээд ном болгочоод за мэ гэх юм бол нүүн чинь та яагаад надад өнгө өгөхгүй байна гэх юм бол тэр угаасаа чиний зөвлөгөө чиний өгөх юмыг авахд бэлэн биш байхгүй.
Тэгэл тэрнэр бас нэг нөгөө босго тавьчаад яа юмыг шаард тий. Одоо би жишээлбэл хүнтэй зүгээр санхүүгийн талтаа зүгээр ингээ уулзахгүй тий. Цагийн ингээ ханш тавьчихна. Эсвэл миний номыг авцсан юм. Манай компанидаар харилцаж байгаа юм надаас ямар нэг байдлаар үнэт цаас юм уу хөрөнгө оруулалтын бүтээгдэхүүн авцсан юм уу? Тэгээд авсныхаа дараа би чамтай уулзсан. Ягаад гэх юм бол чи өөрийнхөө цагаа үнэлдэг. Би бас өөрийнхөө цагаа үнэлдэг. Тэгээд нөгөө англиар нэг pearls to the swine гэдэг байхгүй. Одоо сувдан одоо ийм сувдыг гахаад юусоо хоолч болохгүй. Тэгээд цагаа хайрлаарай. Мөнгө буцаагаад авч чаддаг. Найзуудаа шинэ найзуудаа болж чаддаг. Гэхдээ амьдралын цагаа буцаагаад авнаа гэх юм бол байхгүй. Тийм учраас хэрэггүй хүн бити юмаа өгөөрэй. Тэгээд үргэлж юм өгж гинэ, юм шеэр хийж гинэ, өөрийнхөө ингээ хөгжүүлж гинэ гэх юм бол шүү дээ. Чамд угаасаа айгүй олон юм буцаагаад ирчихнэ. Тэрнээ бити санаа зов. Окей. Тийм талтай зүйлгээ байна. Анхаар тавьсан баярлалаа.